одоо миний ажиллаж байгаа байгууллага дээр мандлын 7 нийт компани байгаа. Миний хөрөнгөний зах зээл дээр ажиллаж байгаа гэсэн. Хөрөнгөний зах зээл гэдэг маань түрүүний ярьдаг хувьцаа, бонд, үнэцаасыг зах зээл дээр одоо гаргах судалгаа шилжүүлэх ингээд одоо зохицуулагч байгууллага хөрөнгөний зах зээл, хөрөнгөний бирж, хүмүүст болохоор тэгээд зөвшөөрөл авдаг ашигтны байгууллагуудад хамтралаад танилцуулаад тэгээд болж байна энэ үнэцаас гаргахад асуудал юу вэ? Цаана найдвартай компани байна. Энийг батлах нь одоо ямар нэгэн байдлаар харьцаа батлан даах нь бүрдсэн юм байна гэж цаас гардаг. Тийм ажлын манайх гол гэдэг. Түрүүний мандлын хамгийн том танигдсан компани бол Мандал даатгал. Монголын хамгийн том даатгалын компани, хугацааны компани, дараагийн тэнгэр даатгал илүү одоо жижиг бүх хүмүүс чиглэсэн. Мандал даатгал бол илүү байгууллага даатгал үүсгэж үзүүлдэг. Тэгээд мандал айсах гэдэг нь болохоор мандал ирээдүйн өсөлт, мандал хөрөнгөлөлт, мандал private equity гэх хөрөнгө оруулалтын санхуудыг олгодог инженерийн компани байгаа. Мандал риск гэдэг болохоор манай кибер аюулгүй компани. Мандал кредит нь болохоор банк өссөн санхүүгийн байгууллага. Мандал лайф гэдэг бас манай шинээр амьдралын даатгал хэрэгжүүлж явж байгаа. Амьдралын даатгал дээр бол ер нь бол яг амьдралын даатгал гэх хүмүүс юу гэж боддог. Миний эрсдлийг хаана гэж боддог. Because ер нь бол яг л хоригдлол гэсэн. Ирээдүйд би болох гол хоригдлуулж явах юм байна. Энэ одоо манай удирдлагын банк гэсэн хөдөлгөөний дараа манай үйлчлэгчдэр хөрөнгө оруулалтын зөвлөлт би өөрөө ажиллаж байна. За тэр музей гол амир үйлчлэгийг тайлбарласны банк хөрөнгөний зах зээл даатгал гэсэн гол гурван банктай байдаг эдийн засгийн одоо санхүүгийн зах зээл маань нийт одоо улсын эдийн засгийн санхүүгийн зах зээл гэдэг нь юунаас бүрддэг вэ гэвэл банк хөрөнгөний зах зээл даатгал гэсэн юм. Монголд бол иймэрхүү байдалтай байна. За манайд хүмүүс яг хөрөнгө оруулалт гэхээр яг юу юм бэ? Би өөрөө хөрөнгө оруулагч байх юм уу? Ийм одоо баг дүнгээр хөрөнгө оруулалт хийж байгаа хөрөнгө оруулагч гэж үзэх юм уу? Гэх асуудал гардаг. Өөртөө итгэдэггүй байхгүй. Өмнөний хэмжээ бол ерөөс хамаа харагдгүй хөрөнгө оруулалт дээр хувьцаа одоо та 50 төгрөгөөр авч болно. Тийм хувьцаа байж байгаа 100 төгрөгийн хувьцаа байгаа. Тэгэхээр өдөрт 5000 төгрөгөөр хувьцаа авч болдог. Тэгэхээр өөрийгөө буюу тэр компанид хувьцааг нь авч байгаа бол ер нь хөрөнгө оруулж болж байна гэсэн. Тэгэхээр хувьцаа авч чадж байгаа бол хөрөнгө оруулж болж байгаа бол эндээсээ эргүүлээд одоо хувьцаа зөвхөн хувьцаа байх юм уу? Хувьцаас гадна өөр ямар бүтээгдэхүүн байж болох юм гэхээр бонд байж болно. Бондоос гадна ETF буюу одоо манай тэр ажиллаж байгаа хөрөнгөний ирээдүйн өсөлт гэсэн одоо санхуд байж байгаа. Мандал хөрөнгөлөлт, мандал ирээдүйн өсөлт. Бид нар болохоор бас ялгаа баг дүнгээр хийж болно. Хүмүүс хичнээн нөгөө хөрөнгө оруулалт гэхээр амар их дүн байх ёстой гэж бодоод байна. Ерөөс тийм биш тэгвэл 50,000 100,000 төгрөгөөс хамаагүй хувьцаа авах. Хувьцаас авах нь өөрөө хөрөнгө оруулалт шүү дээ. Тэгээд тэрийг зүгээр байнга аваад мод усалдаг шүү дээ. Мод усалдаг өдөр болгон модоо усалдаг шүү дээ. Яг ширэн шиг үйл ажиллагааг бодчих юм бол ирээдүйд жимстэй өгнө, ирээдүйд гой сүдэр тусаад цэвэр агаар өгнө гэх шиг бид ирээдүгээ бодох юм бол хөрөнгө оруулалт бол одооноос эхлээл зүгээр услаад хийх хэрэгтэй. Компаниудын хувьцааг авахад нөгөө өгөөч нь яаж хэрэгжиж байгаа гэхээр ном шиг болно. Дээрс нь хувьцааны мөн өсөх юм бол үнийн өсөлтөөс бас ашиг бүрдэж байгаа. За Монголд байгаа одоо гол хөрөнгө оруулалтын хэрэгслүүд гэх юм уу? Одоо зах зээл дээр хөрөнгө оруулалтын зах зээл гэх хүмүүс мэдээ хүмүүс яг юу хийгээд байна гэхээр одоо гол ажиллаж байгаа хэсэг ийм хэсэг байна.
гэдэг хүмүүс хамгийн тод харагддаг гэсэн нь шүү дээ. Хамгийн дээр байгаа гэсэн үүсмэл санхүүгийн үнцаас Forex гэсэн хэсэг дээр хүмүүс хамгийн их одоо мөнгө хийгээд байгаа юм шиг хамгийн их олон нийт ингээд хүрээд байгаа гэсэн тэр багтаа. Одоо мөнгө чинь биш тийм. Чухам одоо coin арилжаа хийдэг, Forex хийдэг гэл залуучуудад хөлрүүлээд байна шүү дээ. Энд чинь яг бодит байдал дээр яг нийт одоо зах зээлийн оролцогчдын 2% ашигтай байна. Сулгаагаар болов. 98% хөрөнгө ингээд ороод болдог дандаа тийм хүмүүс. Тэгэхээр тийм байсаар байхад тэр одоо 2% нь одоо бид нар өөрсдөө 2% гэж бодоод итгээд яваад байгаа үүсэлттэй юм орчиж байгаа. Тийм үүсэлттэй юм руу угаасаа тоон угаасаа тийм юм аа гэж хэлэхээр хүмүүс бас яг ухаарч ойлгохгүй байхгүй. Тэгэхээр яг ийм байдлаа ингээд үзүүлээд яхаа дээш явах тусам эрсдэл угаасаа тогтох хязгаар угаасаа хэцүү тийм хамгийн орой дээр угаасаа гიშх ямар ч боломж байхгүй аль руу угаасаа уламж гарна тийм. Үүсмэл үнцас гэдэг нь койныг Үүсмэл үнцас буюу ер нь бол койныг хэлж байна. Үүсмэл үнцас дээр бас нэг токен мокен ч одоо баялаг баталгааж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм гэсэн. Дандаа хийсвэр бас л нэг тийм инфляц шиг бага шиг тийм юм шиг тийм. Тэгээд гол одоо бодиттой буюу яг баталгаатай юмнууд юу гэдэг вэхээр хувьцаа үйл хөдлөх хөрөнгө тэгээд компани бонд байгаа шүү дээ. Монгол бол одоо хамгийн их хүмүүсийн итгэл даатгах нь бол юм нь болохоор үйл хөдлөх хөрөнгө байгаа шүү дээ. Бүгдээрээ л яг үйл хөдлөлтөй болоо яаж игээд ипотек авчий те орос устай олчий гэж явдаг. Мэдээж яг одоо сүүлийн 10 жилд бол төгрөгөөр бол үйл хөдлөлийн үнэ ингээд 2-3 улирсан газрууд ч байгаа байхгүй. Доллараар бодохоор шүү дээ. Сүүлийн 10 жилд үйл хөдлөлийн үнийн өсөлттэй шүү дээ. 3% байна. Долларын бодохоор үйл хөдлөх хөрөнгө нь 3% хамгийн одоо өндөр өсөлттэй байна. тийм төгрөгийн инфляцаас Тэгэхээр бид нэр төгрөгөөр илэрхийлэгдсэн юм дээр манай төгрөг маань бол угаасаа ингээд доллар ихсэл байн унж байгаа учраас тэрийг одоо жоохон дарж гарч байгаа нь үйл хөдлөх тэр нь ерөөсөө 2-3% л ашигтай байна. Тэгээд тийм үйл хөдлөх олж авч чадсан бол одоо тийм хэмжээнд одоо хөрөнгө чинь хадгалагдчихэ л гэсэн. Тэгэхээр хадгалагдчихэ гэж хэлж байгаа учир нь банкнд бид нэр мөнгө хадгалахаар ерөөсөө яг л ийм юм байдаг. Яг л ийм шиг. Ерөөсөө хамгийн бага хувиар хадгалж өгнө гэсэн. Мөнгө чинь. Банкуд яагаад гэж юм гэхээр эргүүлээд нөгөө талдаа зээл өгчөж байгаа. Хүмүүсээс аль болох бага хэмжээтэй ч хамаагүй мөнгийг 1000 төгрөг ч хамаагүй үндгүй байлгаж авах сонирхолтой өөр төр юм. Тэгжиж л нөгөө талдаа өгөх. Одоо хүний мөнгийг үндгүй мөнгийг буюу зардалгүй мөнгийг өөр төр эргэлдүүлэх замаар буюу байнгын ашиг олж байгаа. Банк бол ерөөсөө нэг хоног ч гэсэн мөнгөө сул байг хэвтүүлэхгүй шүү дээ. Ерөөсөө нэг төгрөгийг ч гэсэн. Яаж гэхээр банкн дээр бүх одоо өдрийн эцэст цуглаж байгаа мөнгүүд биш таны даасанд байгаа одоо сая байна уу 300 мянга 20 минут өрчилсөн бүгдийн цааталтаа банк Монгол банк руу юу галт болох уу? үнцээс олгоод тавьчихдаг. Монгол банкны үнцээс тавьчихдаг. Overnight болгоод тавьчихдаг. Forex л тоглохгүй. Тэгэхгүй. Тэнгүүд тэд ч өдөрт хүү бодоод ингээд яваад байгаа. Дандаа хүү олчих. Гэхдээ бид нэр төгөхдөө юу ч өгөхгүй. Бид өдрөөр ингээд хүү бодож ингээд авч болж байгаа хэрнээ бид нар болохоор хадгаламжийн хөв жилд нэг л болоод тооцож өгч За банкны эзэн л болъё. Зээл болохоор таад яадаг вүлээ. Сар болгон хүү тооцоо төлөөд байгаа. Сар болгон хүү тооцоо төлөхөөр сар болгоны нөгөө хүү төлөх ингээд татамж ингээд байгаад байна гэдэг маань өөрөө тэр болгонд ингээд хүний тооцооллыг ингээд хийгээд байхаар энийг нөгөө internal rate of internal дотоод нөгөө хүү гэж ярьдаг байхгүй банкуд мэргэжлийн хэллэгээр дотоод хүүгээ тооцоод явахаар тэн дээр бүр одоо жилийн 18% хүү гэж хэлсэн боловч сар болгон хүүг ингээд татамжийг тооцож байгаа тэр нь бүр 21 рүү гараад ирдэг. Бодит байдал дээр internal rate of return.
Тэнгүүд бид нар болохоор зээл авахаараа сар болгоны хүүгээ төлөөд идэг. Эргүүлээд хадгаламж хийхээр биднэрт нэг л удаа тоос өгч байна. 18 нэг удаа нам гэл өгч байна. Тэрийг жил хүлээж чадахгүй наан ингээд бид нар туцалдаг. Бараг хүүний хүү яваад шүү дээ. Тийм Наан дууссан. Наан дуусгангууд тэд нэр буцаагаад нөгөө 2 өдөр явж байгаа юм шиг. Торгуул 2 өдрийг л төлнө. Тэгэхээр банк бол одоо түрүүний ярьдаг Джеффри одоо Сакс буюу Фридманы ярьж байгаа одоо хийсэн системээр угсарсан системээр дэлхийд даяараа яг л юм ерөөсөө мөнгө хөлтийн зарчим дээр суулж хийж байгаа. Тэр нь ямар хүмүүс банк байгуулсан бэ? Томхон банк бусуудын эзэд нийлж байгаа банк байгуулж болох юм уу? Гэхдээ нөгөө хөрөнгө нь шүү дээ. Тэр одоо өөр хөрөнгө гэж бүрдүүлж байгаа мөнгө байгаа шүү дээ. Тэр чинь одоо банкных чинь юу болсон шүү дээ. 50 болчихлоо. Хамгийн багтаа. Тэгэл банк ус залгаагүй 10-аас дээш үз. Тийм. Банк ус чинь 10-аас дээш болсон. Тэгээд хөрөнгө оруулагчийн тоон угаасаа 50 чинь нэг хүнийхнээс баха. Тэр 5 хүн байвал 100 тэрбум биш 250 тэрбум байж тэр чинь банк болчихно. Гарч ирэх хэрэгтэй байна. Гэхдээ Швейцарын банкнаас ашигтай ажиллаад байгаа юм чинь гадны нэг банкны баг зээл авцгал болчих юм биш үү? Ер нь бол яг энэ дээр нөгөө хамгийн одоо боломжтой баг өгөөжтэй хэрнээ эрсдэл багтаа байдгууд нь болохоор засгийн газрын бонд хадгаламж гэж байна. Хадгаламж бол үндэ зүгээр л нөгөө төрний нийтийг таанах үгүй ашиглаж байгаа гэсэн үг шүү. Долларын хадгаламж зээлгүй юу? Тийм. Валют бүр хөөхгүй шахах тий 3-4% 4% гэж байгаа. Тэгээд жилийн 4% гэрнээ одоо голомт банк та нарт жилийн 4% хүү өгөөд хадгаламж авъя гэж доллар хийж байна. Наан цуцлахгүй. Тэгэнгүүт долларын бонд нь шүү дээ. Олон улсын зах зээл дээр гарсан бонд шүү дээ. Долларын бонд нь 8.5% хүү төлтөхгүй өөртөө голомт банк. Тань одоо булгамагчиг одоо ингээд доллар хадгалах 4 гадаадын хүнээс гадны зах зээл дээр доллар босгохдоо тэр хүнд болохоор 8.5 маа гэдэг үг дөөс дээ. Юу яаж байгаа юм бэ? Тэгээд тийм нөөштэй өгөхтэй биш дээ. Хагас жил тутам болгон өгж байгаа юм. Бүр 8 хагасаа юу? Олон улсын зах зээл дээр долларын бонд дээр хагас жил тутам үгээд төлдөг байхгүй. Энд чинь бас нэг хагас нөгөө хүү төлөх татамж байгаа шүү дээ. Тэр чинь маш их чухал байхгүй. Тийм шүү дээ. Хамгийн зах зээл дээр. Ипотек төлөхөд ч гэсэн. За одоогор болохоор Монгол улс бол яг 5.6% эдийн засгийн өсөлттэй гэж байгаа бол ер нь эдийн засгийн өсөлт гэдэг ойлголтоо зүгээр л бид нэр компани гэж үзэх юм бол улсаараа нийлээд манай бүтээж авч байгаа ажиллаж байгаа юм л. Тийм бол бүтээж маань ерөөсөө иймэр өссөн юм байна. Манай бүтээгдэхүүн 5.6% өссөн юм байна. Манай хийж чаддаг 100 ширхэг оймс 105.6 болж гарсан байна энэ хугацаанд гэж л байна. Хятадууд ч 2 орон дээр орчих үст. Хятадууд бол одоо солиотой явж байгаа шүү дээ. Дэлхийн гадаад худалдаа гэдэг дээр болохоор бид ерөөсөө гол юм дээр нүүрс л байна. Нүүрс бид хэр сайн зарна тэргээр манай гадаад валютын нөөц нэмэгддэг. Гадаад валютын нөөц нэмэгдэхээр манай валютын ханш чангах ёстой гэдэг нөгөө одоо Фридманы одоо онцлохгүй уул нь бол тэгсэн бодлоо. Гэтэл энэ онол нь ерөөсөө Монгол улсад нэг ч удаа ирж байгаагүй. Нэг ч удаа ирж байгаагүй. Бусад улс орнууд одоо манайх шиг энэ систем шилжсэн, чөлөөт эдийн засаг шилжсэн гэдэг орнуудад бас адилхан. Ерөөсөө долларын колоничлалын загвар бүтэн ажилладаг дандаа. Юу зээлээ. Экспорт ч 17% юм уу? Тэгээд инфляц гэдэг одоо нэг багсан аа. Энэ бол ерөөсөө одоо манай 9.8% байхгүй Улаанбаатар хотод. Хөдөө орон нутгийн 8.8 гэдэг байна. Ер нь бол 100 төгрөг чинь одоо жилийн хугацаанд тэгвэл 90 төгрөг болцоо гэсэн. Тэгэхээр нөгөө банкнд байгаа зүгээр л хадгалж байгаа мөнгө чинь унчиж байгаа. Дээрээс нь дахиад инфляц гэдэг мангас нь дахиад идүүлчихэж байгаа. Тэгэхээр нөгөө боломжоо алдаад ингээд дахиад доош нь инфляц гэдэг юм иргэдчихээр манайхан улсаараа дээрэл хямрахаас урдаа байхгүй.
Одоо энэ дундаас одоо хүний эрсдлийн одоо гол одоо шалгуур үзүүлэлтээс бодоод үзэх хамгийн ихний одоо хэрэгцээ заашгүй хэрэгцээтэй байгаа юм үйл хөдлөлт юм. Энийг хангацсан хүмүүс бол дараагийн одоо хувьцаа бонд гэдэг юм бол анхаарч эхэлж байгаа байхгүй. Манай дээр гэхдээ нэлээд олон харилцагч нар үйл хөдлөл авахын тулд бонд эзэмшиж байгаа. Одоо урьдчилгаагаа бэлдээд одоо нөгөө банкны ипотекийн зөвшөөрлөө гаргах хүртэл манай дээр бонд эзэмшээд явж байгаа гэсэн. Тэгээд жилийн 19.5% хүүг олж байгаа. Энэ нь үлрэл болгон хүүгээ авч байгаа учраас 3 сар тутам хүүгээ авч байгаа учраас бас хадгаламжид байгаас 4 дахин илүү одоо бүрэг үүсдэг гэсэн. Яагаад гэж юм гэхээр нөгөө өгөөж авч 3 сарын дараа хүүгээ авчиж шүү дээ. Тэр хүүгээ дахиад одоо өгөөжтэйгээр байршуулах боломжтой болж байгаа юм. Хадгаламжид байх юм бол жилийн дараа л тэр өгөөжийг авчих шийдэж болно. Нэмж одоо хөнгө оруулалтаа нэмж болно. Одоо 100 сая төгрөг байршуулсан бол 110 сая болоод тэрийг жилийн дараа 110 саяар хөнгө оруулах гэдэг шүү. Бондын хувьд болохоор 3 сарын дараа л эхний 3 сарын хүүгээ аваад 103 сая болгоод ч юм уу шууд юугаа оруулчихна. 100 сая чинь 119,500 болохыг л дөрөвт хуваагаа л 5 сая орчим авах юм шүү дээ. Тэгмүүдээ тэрийг дахиад нөгөө нэг хүүгээс хүү бодуулаад ингээд явж чадвал байршуулж чадах юм бол байршуул боломжтой. Манай дээр бас тийм юм. Тэгээ бондны цаана байгаа нөхдүүд ч одоо тэг улс мус эрсдлийн дагаад байгаа юм хин. Улс эрсдлийн даахгүй бид нар л одоо ардлт нь бондын ардлт юу юм бол дандаа барьцааг нь авч гаргаж байгаа. Гол юм бол ерөөсөө бондон дээр бид нэр нүүлүүдл дээр тооцоог нь хизээ авсан. 2 жилийн өмнөх дата юм аа. Энэ дээр жилийн 12% өсөл модлын чинь бараг 20 мөр орчим болсон байсан. Энэ юугийн дунд шингэлтэй дүүрэг бол 22 тиймэр орон нутгийнхыг нийлүүлсэн юм шиг. Тийм ер нь бол нийлүүлэл хамгийн өндөр өсөлттэй чинь спортер чиглэлтэй тэгээд энэ хаан уулын одоо өнөө байгаа шүү дээ. Энэ 20 дуртай ах шүү дээ. Тэгээд одоо энэ туристик бас яг уу шийддэг агент юу гэдэг нөгөө ремакс шиг ч гэдэг юм уу тийм газрууд байдаг болцсон байл. Үйл хөдлөлтөөр одоо яг өсөлттэй хаан уулын одоо жишээ нь хөрнөө аваад байр аваад тэгээд тэр нь ингээд байнгын туристтэй байвал одоо ерөөсөө жил ингээд яг тасрахгүй ингээд турист дараа үргэлжлээд яваад байвал бондоос илүү гар өгөөж тэгж чадахгүй бол дунд нь ингээд туристч олдохгүй ингээд 1 сар болно шүү дээ. Тэнгүүд бондоос өгөөж доош орчих. Одоо тэрийг хариуцаад ингээ офис ч юм уу нэг моол зол баримгуутлаа хөрөнгө оруулагч нараа тэрний зүгээр ашигтай ажиллаагүй туристлагчгүй юм бончиг юм өгдөг болсон байна. Тэгчиж бас нөгөө хүмүүсээ татчих шүү дээ тэр юм бас. Гэхдээ үйл хөдлөх туристлагчлал ерөөсөө юу юм бэ? Макста нэг газраа томчоор 2 жил. Гэхдээ 1 жил дандаа. Яг 1 жил сунгачаад дараагийнх руу ингээд орох гэхээр байранд ийм байна түрээсээ нэммээр ингээд 2 жилийн хугацаанд нөгөө бүсэд сонирхол нийцдэг юм бэл. Тэгэнгүүт конфликт үүсэл нөгөө зарлууд гарч эхэлж байгаа юм. Шууд туристлагчгүй байх зарлууд бэлтгэлийн зардал дээрээс нь Монгол зэнс юм нөгөө кондишнер бүртгэж шууд улс нь хамгаалахгүй юм л дээ. Тэр салбар нь үйлэхгүй болохоор. Тэгээд юун дээр бид нэлээд хэдэн кейсүүд дээр ингээд тооцож үзээд 6 сарын 6 сарын хүртэл ер нь үнийн өсөлтөөр нь тавиад тэгээд энэ дээр нь юуг нь бодож үзэж туризмын орлого нь асуудалгүй байх юм бол яг 19.2 руу орж ирж байгаа юм. Ер нь бол үйл хөдлөлтөөр байнгын туристтэй байж чадвал шүү дээ. Гэхдээ гинти мөнгө хэрэг болохгүй тэр үйл хөдлөлийг шууд зарч чаддаг. Тэ? Шууд юу авчихгүй. Зөвхөн эргүүлээд банкд барьцаалжлал нэг барьцаалаа зээл авахаар эргүүлээд нөгөө зээлийн хүн өндөр байгаа шүү. Хит өндөр. Шугамн зээл чинь яадаг юм бас л өндөр байгаа. Аян өндөр шүү дээ. Одоо 1.8-аас дээшээгээл бодох чинь.
хамгийн сайн компаниуд 1.6-ны 5 руу орж байна. ч одоо жилийн хэд болчихсон. Жилийн 18-аас л эхэлж байгаа гэсэн. 1.5 гэвэл 18 болчих واخ жил. Тэгэхээр бүр маш өндөр зарцтай гарч эхэлж байна. Тэр бонд дээр энэ тацны Ер нь бол тооцоод тэгээд эргүүлээд нөгөө худалдах буцаад хүнд яалттай хэрэгтэй байна шүү дээ. За нөгөө байр авах гэж хүн бол мэдээж байрных нь нөгөө чагсаалт нь одоо манайх чинь нэг инээдтэй юм бүгд байр аваад ойчлцсон байгаа байхгүй. Банкн дээр судлуулаад ингээд маш их хүмүүс ойчлцсон байна. Номикийн зээлэнд авах гэдэг юм. Тэр ойчроо хүлээгээд нөгөө залууч тэр тавихын урьдчилгаа ингээд бэлдээд байж байгаа шүү дээ. Цуглуулаад байж байгаа. Тэр урьдчилгаа нь одоо зүгээр хадгаламжид хэвтэж байгаа бонд ингээд ороод байж ивэл илүү өсгөр байгаа байхгүй. Тэр нь одоо хүмүүсийн гар дээр яг зэдийнх 80 байна гэсэн тавхацаа байхгүй юу? Тэр чинь одоо нэг их 80-ийн лав хүлээлт байж байгаа гэсэн шүү дээ. Төрчлөө онцны тийм гарсан байсан. Зөвхөн очр хамгийн багтаа нэг их 80. Бараг л байрны урьдчилгаанд бэлтгэгдсэн байгаа хүмүүс нь нэг их 80-аар хөрөнгөлүүлсэн байна гэсэн. Тэд нэр бол маш их тийм уусаа тэр урьдчилгаанд хүрэхгүй хоёрын хооронд мөнгүүд нь бол тий 10 нь их 80 байгаа юм. 40 тэр бол зүгээр хэрэгцээ гэхэд л бүр зөндөө их байгаа. Тэгэхээр одоо манай инфляц гэдэг нэг гол мангас чинь 9.8 байгаа. За 10 гэсэн үг. Тэр одоо энэ дээр орон нутгийн арай гайгүй юм гэж байна уу? ялгаах. Тэр байшин баригдахгүй. Тийм шүү дээ. Байшин баригдаад папер дүрэл дуусчих. Тэгээд эндээс илүү гарч ирж байгаа нь төгрөгийн бондын өгөөж нь илүү давж гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр цэвэр мөнгөний өсөлт гэдэг юм та эдгээр үедээ боддороо харах юм бол мөнгө чинь зөвхөн банкнд байвал нөгөө 2% л бодит төсөл. Тэгвэл хадгалсан шүү л гэж хэлж өгч байна. Найдвартай хадгалсан 2% өсөлттэй. Тэгээд тэр чинь доллараар илэрхийлэх юм бол доош хасах орчиж байгаа. Бидний одоо бүтээсэн цалин хүйсчдэр одоо олсон орлого бүх юм доош орчиж байгаа. А тэрийг дээшээ гаргаж ирж байгаа ганц хэсэг нь тэр төгрөгийн бондын өгөөж гэдэг гэсэн. Бонд дээр. Жилийн юм уу? Жилийн хассан дүн юм уу? А тийм шүү дээ. 19.5-аас юу хэсэж байгаа юм бэ? инфляци хасаад хадгаламж дээр олж болох юм opportunity cost тийм боломж нь. Тэрийг нь хэдэл тооцсон гэсэн үг юм. Тэр нэг 12%. 4-5% нэмж хассан. Тийм жилийн нэг 12% өчтөл. Дундаж хадгаламжаагаа юу зарим нэг дараагийн одоо чинь 3 сар юм биш үү? Тэр нэг наан нэг 3 сараа гүйцэлгүй 1-2 сартаа зарцахад бол тэр өгөөж бол ахгүй тий. Бүтэн байна шүү дээ. 3 сараа гүйцэлгүй. Ер нь бол барагтаа бол Гэдэг нь бол би бол хямдруулахгүй буцаад авч чадна гэсэн үг байхгүй. Манай дээр бол одоо та 100 сая бонд авсан байлаа гэхэд тань 2 сарын дараа зарьяа гэхэд би танаас одоо хямдруулахгүй зөвшөөрөх бүтэн өгөөж авчгаа гэж болтоод авчихсан. Одоо би ингээ 3 сар хөдөлгөх давтамжийн 3 сараа гүйцэлгүй нэг сар болчиход одоо зарлаа гэхэд бонд зарахад 1 сар их багтаа. Жилийн одоо 12 сарны 5-ыгаар 360-д хүүдээ хуваагаал хоногоо. Тэр нь одоо юм танилын боломж байсан юм уу? 30 хоног 35 хоног ч юм уу эзэмсэн бол яг тэр хоногоо жилийнхаа юм үгээрэл авах гэсэн. Одоо би юм том гарын таньдаг гэдгээр итгэж байгаа юм уу? Тэгж болно. Тэгээ одоо бол нийт бондын зах зээл бол нэлээд томроод байгаа байхгүй юу? 7.8 болчихсон байна. Тэгээд эндээс орсон хүмүүс нь 70 тэрбумын өгөөж хүртээд яваад байгаа байхгүй юу? Хадгаламжаар бол 1% гэсэн үг юм уу? Юу лээ? 700 дунджаар 10. Тийм. Тэгэхээр чи энэ чинь болохоор агаар бодоход ийм өгөөж хүртсэн хүмүүс явж байгаа юм. Зарим нь болохоор өгөөж нь одоо хүртэх замдаа явж байгаа шүү дээ. 3 сар ингээд тооцогдоод явж байгаа хүмүүс. Боломж бол төгрөгийн бондон дээр байгаа бүгдээрнийх нь одоо энэ дээр баг дүнгээрж авсан болно.
Манай дээр болохоор энд орох зорилгоо мандал одоо хуримтлал мандал fixed asset гэдэг хоёр сан байна. Тэгээд бондын сан нь болохоор мандал fixed income гэдэг сан байгаа. Тийшээгээ бол баг дөнгөр гэдэг дахин автоматжтайгаар цалин буух үедээ ч юм уу хийгээд явж болно. Би бол одоо нэг та түрээс юм байдаг бол түрээсийн чинь одоо үйл хөдлөл хангалттай өсөөд одоо нугарсан байгаа бол гэс зараад бонд аваад байвал илүү ашигтай гэсэн. Одоо дахиж нугарах бол бодлоо үйл хөдлөлтөөр бол үнэхээр л одоо ийм министр ч юм уу иймэрхүү байдал биш бол энэ дээр нэг тайлбарлах юм нь болохоор юу бондын аргалт нь юу яадаг вэ гэхээр түрүүний одоо манайх ингээд судалгаа хийж штэ нэг бонд гарахын аргалт нь бид нэр компани хувьцааг нь барьцаалждаг эцдийнх. Дээрэс нь үйл хөдлөлийг барьцаалждаг. Барьцааны гэрээ гэж авчдаг гэсэн. За тэгээд банк бизнесийн үйл ажиллагаа үүсгэх туршсан компаниуд байдаг учраас ер нь бол хинхэн эрсдэл бол даах чадвартай. Эргүүл даахгүй одоо дефолт боллоо гэдэг тохиолдолд бол бид нэг шаардах хэрэгтэй хөрөнгө оруулагчдын мөнгөийг буцаагаад гаргаад өгөх гэсэн. Тэр нь тийм priority гэсэн бид юм уу? Баг. Чи одоо эдгээр чинь бас нөгөө өглөг авлага гээл зээлмэл зөндөө өвдөл хийдэг юм. Тийм. Одоо тэгэхээр нөгөө хуулийнхаа заал дээр болохоор бонд болохоор юуны араас урч давуу эрх хөвцөний араас урч. Тэр санхүү зохицуулахаар нэлийн сайн хэмжиж нөгөө бондуудыг гаргадаг гэдэг. Тэгээ Монголын одоо аудитын ажлыг нь хэн хариуцдаг гэсэн үг? Аудит нь бол нөгөө бонд гаргах болгон дээр тусдаа өөр аудитууд орж ирдэг. Тэрийг санхүүгийн зохицуулахаар онох юм уу? Зөвшөөрлөлттэй газар тусгай зөвшөөрлөлттэй аудитууд. Тэр одоогор нэг иймэрхүү бондууд гарсан байгаа. Нэлээ зах зээл нэрээр нэр хүндтэй гэсэн бөгөөд найдвартай газруудыг бид бонд гаргадаг. Тэгээд ерөнхийд тооцоолол бол нэг иймэрхүү арга. Хүүхдүүд ч одоо манай улс чинь ингээд татвар аваад штэ. Тийм хүүгийн орлогоос банкн дээр ч гэсэн хадгаламжийн хүнээс чинь бас татвар очиж байгаа байхгүй. Хонжоо орлогоос. Хувьцааны бондны өгөөжнөөс бас ах уу? Нээлттэй бондын хувьд болохоор 5% болчихдээ. Татвар нь 50% хасагдчихж байгаа гэсэн. Тэгэхээр бонд авал нээлттэй бонд авал яг 5%-ийн татвартай ч өгөөж нь бас ер нь ойролцоогоор энэ хязгаар очив 17.5%. Одоо татварын дараах дүн юм уу? Тийм татварын дараах. 19.8-аас зээн болж юм уу? Татварын дараах. Яг татвараас тухтахаар бол бас байна. Боломж өгч байдаг. Та нар жижигтэй хэлж өгч болно. Би зээл маягаар яг ингээ хүүтүүлэх үед нь ингээд яачих болно. дараачийн юм руу худалдаад авчиж байгаа гэсэн. Би ингээд шууд юм дээр нь худалдаж аваад одоо жишээ яг купон төлөгдөх өдөр нь ингэж явдаг 92 хоногоор ингээд явчихдаг гэсэн байна. Ер нь одоо 360 хоног гэж бодох юм бол 90 хоногийн татварчтай бүх төлөгдөж байгаа шүү дээ. 90 дэх хоногийнх нь буюу 80 дэх хоног дээр нь худалдаад авчихсан гэсэн. Би худалдаад авчихсан гэсэн. Тэнгүүд манай дээр болохоор нөгөө татвар төлөхгүй сангууд байдаг байхгүй. Хөрөнгө оруулалтын сангууд хуулиараа орлогын татвараас чөлөөлөгдсөн байна. Тэгэхээр татвар төлөхгүй итгээд худалдаад авсан учраас тэр шууд бүтэн дүнгээр нь авчиж байгаа гэсэн. Сангаас жишээ нь буцааж авч болт юм уу? Заавал буцаал энэ сангаасаа дахиад буцаал дараагийн өдөр худалдаад авчих байгаа байхгүй. Ер нь бол жижигхэн зээл. Одоо тэр хөрөнгө оруулалтын сангууд дотор яг юм real estate investment trust бид юм уу? Бас хууль нь одоо янзлахгүй. Инвестор нэг хийж үзсэн. Тэгсэн чинь тэр ч фейлдсэн. Гэтэ өөрөөсөө тэгэхээр тэрийг явуулаалаа гэдэг. Тэр амбассадор гэдэг бас нэг бизнес эд шүү. Тэнд тэрийг хэрэглээд байгаа. За хөрөнгөний зах зээлийн нэг нуугдсан эрдэнэ байгаа нь болохоор энэ
хувьцаа авахгүй. Хувьцаан дээрээс одоо бүр бондоос илүү ашиг олох боломжтой, өгөөж олох боломжтой. Гэхдээ яг ямар компани гэдэг нь нөгөө олон зуун компаниудад дотроос сонгох хэрэгтэй болж тарж байгаа. Томордог 3% нь л. Тэр нь бас хэцүү. Одоо хамгийн өндөр өсөлт үзүүлэх магадлалтай хувьцаа гэвэл бол нэг энэ юун дээр болохоор нэг 2 сарын өмнө ярьж байхад бол юу байсан? Эрдэнэ ресурс байсан. Нэг алтны ургаатай Канадад бас давхар бүртгэлтэй компаниас байхгүй. Тэднийх бол одоо хувьцаа нэгтгэгдээд сая юу болсон? Баг 50% өсөлтөөр явж байгаа одоо. Эрдэнэ хувьцаа байна. За CU бас нэлийн өндөр өсөлт үзүүлэх потенциалтай байгаа. Би яг энэ хувьцааг яагаад оруулсан бэ гэхээр энэ хувьцаа болохоор зүгээр та нэг кофений хариултандаа ч юм уу авч болох баггүй. Ер нь 3000 төгрөг хариулт өгөрөө хувьцаа авчиж болно. 3000 төгрөгөөр чинь 300-ийн үнэлгээтэй хувьцаанаас нэг 10 шиг хувьцаа. Аль биржийг ер нь арай бага шимтгэлтэй байх гэж боддог. Бүгд адилхан шүү дээ. Нэгээс доош орсон уу? Бүгд нэг. Нэг хаанхих 0.5 хэсэг зарлаа. Юуных тэр чинь төр зур. Төр хороноос төр зур хугацаатай юугаа бууруулдаг тийм юу гэдэг вэ? 2% мөвтэй газар байхгүй болчихсон. Тэгээд тэрийг буцаад нөгөөдг нь ингээд ерөг очиж нэг өдөр очиж. Танад дээр тийм бүр анхан шатны одоо биржийн дансны их дээр нь сургалт өгдөг юм. Ер нь бол манай аппликейшн татаад шууд танах биржийн хийгээд байна уу? Манайхаар дамжаад шууд арилжаанд орж болно. Хөрөнгөний биржтэй угаасаа холбогдсон байгаа гэсэн үг байна. Танах бас тэгэхээр хөрөнгөний биржийн 1% шимтгэлээр нэмэхгүйгээр тусалж байгаа юм уу? Хөрөнгөний биржийнх нь болохоор нийлээд ер нь хөрөнгөний бирж хувьцаа авч байгаа юм бол 1% шимтгэлтэй. За. Тэрэнд нь хөрөнгөний одоо манай шимтгэлч гэсэн орсон байгаа гэсэн. 3 байгууллага байгаа байхгүй. Манайх одоо төлөвлөсөн хадгаламжийн төвгээд одоо бүх Монгол улстай яг үнцаасыг хадгалж байгаа ганц банкуудын улсын банк. Үнцаасны төлөвлөсөн хадгаламжийн төв. Тэн дээр хадгалагдах шимтгэл клирингийн төв энэ хоёр нугасаа шимтгэл авч чинь. Тэгээд бирж, хөрөнгөний бирж, Улаанбаатар бирж, Чингис хаан бирж 3 биржлийг боловсон. Тэгээд гол их хувьцаа арилжаал гэж байгаа хөрөнгөний бирж үлдээ. Хөрөнгөний биржийн одоо юу шимтгэл хөвчлэн тэр 1%-д тэгээ багтаагаад 1%-д бүх юм багтаал явж байгаа. Дээрэн дээр тийм одоо дижитал чадамж муутай ч юм уу юм 50% дээш насныхын гэсэн юм бол байхгүй орон нутгийнханд ч юм уу. За ер нь бол аппликейшнээр л одоо зээл тэгээд тэр шимтгэл бол өнгөрсөн юм байхгүй. Мөнгөтэй хүмүүс ч юм л та тэг хашрууд чинь тэгэл нөгөө эсвэл өмнөөс нь тэгж нээж мэж өгдөг сервис гэж байхгүй юу? Customer service. Одоо би манай брокерууд манай банкт ч одоо нэг 7-8 брокер байгаа. За тэд нар нь уцаар ингээл насаа дэлгэчих болно. Тэгэл уцаар ингээл одоо тэдний хувьцааг тэдэнд өргөнд авах юм уу? Брокер ч бас тийм ажил хийдэг байхгүй. Аппликейшн чинь тэрийг хийж өгнө үстэй. Аппликейшн дээр бас бий байна шүү. Тийм билээ. Энэ хувьцаанууд яагаад ийм өсөлт үзүүлсэн бэ гэхээр шүү дээ. Ковидын үеэр улс мөнгө тараасан шүү дээ. Монгол улс баахан хүмүүст ингээд иргэдтэй мөнгө өгсөн. Тэгээд эдийн засгийн хэрэгэлцээд. Тэрний нөлөөгөөр ерөөсөө бүгд ажилтгүй юу хийсэн гэхээр хувьцаа руу одоо авч ирсэн гэсэн. Дээр энэ эффект нь одоо хүртэл ингээд яваал зогссон байж байгаа. Чинийхтэй 240 улс тийшээ гарч чадсан уу? Минийх ч бас хөөрхөн бас 70% тавтай байж байгаа. Би ч гэхдээ ингээд нэг төрөний ярьдаг нөгөө хариулт мөнгөнд авдаг төрөл юм байхгүй. Тэгэл за тэдээр авчий гээл хариулт мөнгөө ийшгээ юуруугаа уцаастай ганц руугаа хийчих мөнгөө зүгээр шийдчихэн. Тэгэл за нөгөө юугаа санахаараа ялжааны цагаар ороод нөгөө нэг хувьцаа авчий дагаал авчий. Одоо миний цуглуулж байгаа хувьцаа гэвэл мандал ирээдүйн өсөлт гэдэг байгаа. CU байгаа. Эрдэнэ авч байгаа, хаан банк авч байгаа. Лэнд бас хай авчдээ.
энэ идэл дүү гол өсөлт үзүүлэх. Угсаа нэг олон юмд фокуслдаг тийм юм. Апол надад нөгөө арх үйлдвэрлэлт би бол нэг Гэтэ энийг яг юу ямар гахгүй юу? Одоо нэг тийм зөрөгтэй ч гэдэг юм эсвэл дамын нэг тийм баг дээр тоглодог нөхөр яг ингээд өөрийгөө 86% өсөлттэй яг тэр тэдний хувьцаа тэдэр өсөд энэ миний авсан тэр хувьцаа тэдэр багсад гэвэл хүмүүс илүү тий. Виртуал дүрслэлсэн байх хэрэгтэй. хин шиг AI ч юм. мөчин шиг тийм хөр байх хэрэгтэй. Монголын зах зээл дээр яг ийм Тийм яаж юм гоё спектакулэр алдаа хийсэн бас юм шиг хэрэгтэй байна. тийм яг тийм юм хэрэгтэй байгаад байна. Бас энэ чинь эрсдлийн мэдхгүй дандаа л ногоон бах юм байна. Тэр бас юу. Тэгээд ерөөсөө аппликейшн татаад юу болчихно. Бүртгүүлэл даас нэгдчихэв. Банкны даас нэгдэх шиг маш амархан. Танах мандлахыг авчлах тэр олон улсын индекс фонд S&P эднэр авчих юм уу? Болох юм уу? Болно. Яг гоо яг манай гадаад харилцаа бол яг цэвэр эхлэх байгаа. Бид нар тэгэхээр цуглуулаад хүмүүсийн Гэтэ брокеруудаа бэлтгэж байгаа юм уу? нийлүүлээд хүмүүс наваад өгч. Гадаад харилцаа маань одоо хийдэж шүү дээ. Одоо гадаад бондууд байгаа шүү дээ. Ер нь бондууд гэдэг нь болохоор яг тогтмол хүнтэй үзаасан гэсэн үг. Тэрийг бол банк хийж байгаа. Гадны бонд бол авч болох юм биш үү? Тэг хэдэн хувьтай доллар юм? Жилийн одоо бондын гадны зах зээл дээр ярихаар ер нь бол 11% өгчтэй доллар юм. Бах өндөр юм биш. 10-аас 11% өгчтэй. Тэгэхээр чинь нөгөө юунаас хамаардаг байхгүй юу? Миг гэдэг байгаа шүү дээ. Одоо миг чи долларын бондтой байхгүй юу? Олон улсын зах зээл дээр. Улаанбаатар хот ч бас гаргацсан шүү дээ. Улаанбаатар хотын бонд гэдэг. Нэг гिचэнтэй өөрөө 50 тэрбум 6% гаргаж иж яаж тэгж 11% гадныханд. Өөр юмар банк ус мостой. Үгүй ээ. Тэдний чинь нөгөө долларын их усрээр нэлээд өмнө гаргацсан. Нөгөө долларын одоо хүүгийн Зээл үү? өндөр байх үед тэр чинь 500 сая илүү мэгч. Найдваргүй авдлага ихсчих юм шүү гэж. Валют савлцдаг. Яг энэ тэгээд олон улсын зах зээл дээр болохоор Үйл юугаар хөдлөл баталгааж юм барьсан. тэгэхээр нөгөө баахан үйл хөдлөхөөр байцаа. Аа дэлхэр юм тий. Байхгүй гэж харж байгаа Бид байхгүй. нар Олон улсын тэгж хэрэглэгчд нь жоохон юутай нэхэл хатуутай ялгцэл. тийм. Тэгэхээр олон улсад нэг л яаж харагдаж байгаа гэхээр оо эдгээр чинь угаасаа үйл хөдлөлийг Барьцаалцсан. Mortgage Бараг рейт шиг банк юм байна. Mortgage банк бол угаасаа үйл хөдлөх байгаа. Нөгөө л юуг нь хангалттай гаргаад өгч игээл явчих. Одоо эднийх миг дараагийн одоо юун дээр төлөвлөгөө төхөөд ирэхээр дараагийнхаа бондыг гаргаад өмнөх бондоо хаагаад ингээл явчих. Төлөөд явчих гэсэн. бараг рейт нь 11% өгч байгаа бол бас муу л юм шүү тий. Тийм шүү дээ. Тэгээд яг бонд юун дээр болохоор одоо нөгөө бондын купон гэдэг одоо санхүүгийн зах зээл дээр гээд бүх